энэ одоо тийм хэцүүлдэ таанасын гаргаж байгаа энэ шийдвэрүүд бол бүр юм байнга л хэлж байгаа. Ямар ч тийм шинжлэх ухаан суурьгүй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхаагүй нэг алаа дандаа нэг юм шатаа гэсэн. Тэгээ тэр дундуур нь мөнгө идэх гэсэн нэг ийм л юм явж байгаа шүү дээ. Амар төвшин дараа видеонд урд нь хэлжсэн те. Одоо жоохон технологи сүртэй ажиллах хэрэгтэй. Энэ таван дахь түлш ягаад дампуурсан юм? Өөрөө өөртөө зориулж стандарт таанаас батлаад тэгээд дампуурсан шүү дээ. Одоо харж байгаарай. Энэ жил түрүүний амар төвшин дараа таны хэлж байгаа PM10, PM2.5 чинь одоо харагдаж байгаа бол гоё юм шиг харагдан заа юм. Дараа жил энэ чинь өндрөөд эхлэн шүү. Шахмат түлшин тамтлах түлш яг юм байсан шүү. Анхны жил бүгд гоё юм гэж хэлсэн тийм биз дээ. Тэгэл дараагийн жилээсээ тэгэл дуусна. За энэ бол шийдэл биш. Тэгээ дээрэс нь утааны сонсгол хийгээд улсын төсөөс мөнгө өрөхгүй гэсэн. Гэтэл таанаас яалаа? Лоурдад Эрдэнэс Монголоос Эрдэнэс тавталгоогоос мөнгөний гаргуулсан. Тэгэн чи компани ч төрийн мөнгө биш гэсэн. За яг энэтэй холбоотой төрийн өмчт компаниуд улсын төсөвтэй адилхан хэмжээний тэрнээс давсан хэмжээний мөнгийг захин зарцуулж байгаа. Энийг бас улсын хурлын гишүүд бол бид нар хэн чадахгүй байгаа шүү. Тэгэхээр энийг түрүүн бас энэ амар төвшин дарга бас баталчлаа шүү дээ. За тэгэхээр яаж хийдэх вэ? Дэлхий цаашаа яаж хөгжиж байгаа? Сэргээгдэх шүү дээ. Ялангуяа Монголын нөхцөлд бол. Тэгээд одоо энэ сэргээгдэх гэдэг энэ манай энэ бас олонний танил манил одоо тэр сөрөлтийн билээ олон хүмүүс юм хийгээ яваад байгаа. Жүжигчин. Тэгээд тэр сэргээгдэх дээрээ бодлого байхгүй. Одоо яамныхын суучин түрүүн сэргээгдэх гэл нэг юм яриад байгаа шиг нь яг үннийг хэлэхэд 220 кВт-тай 28-аас 30 м квадраттай 5 хантай гэрд амьдарч байгаа нэг өрх 5 кВт-ийн сэргээгдэх эрчим хүчний нарны систем инвертертэй батарей ураагууртай байрт хийчээд өөрийнхөө хөрөнгө оруулалтаар хийчээд төвийн шилжүүлэлт холбооёор асар их дарамттай байгаа шүү дээ. Инженер нэр нь тэгэл дүүрэг болно. За тэгэл баруун зөв нэрээ хуваагдаад ингээл баахан явдал чирэгдэл болгодог шийдэж өгдөг. 380 гэсэн тийм байгаа шүү дээ. Холбогдох гэж аяйгүй утна. Тэгээ амар байгаа хэлбэр байгаа гэдэг. Тийм байхгүй гош амьдрал төр. Энийг ил болгож та хэд би нэг видео хийж оруулнаа заа юу. За нэмэлтээ авчи. Нэмэлт 1 минут авчи. Тэгээ цаашдаа та хэд бодлогын шийдвэр гаргах гэж байгаа бол юм зөв хар. Яг өнөөдөр бол бидэрт боломж байгаа. Утаанаасаа салыг өвөл сэргээгдэх эрчим хүч. Европын холбооны улсууд ялангуяа хаус оролд амьдардаг хүмүүс бүгд хашаага нарны панелууд болгож байгаа. Дээврээ нарны панелууд болгоод эхэлсэн. Давуу тал нь юу юм? Өөрийнхөө хэрэглээг хангах чинь нэгт, хоёр дахь юм бол төв рүү өгөөд орлого олчихно. Одоогийн манай эрчим хүчний тухай хууль болон сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар энэ нээлттэй байгаа. Иргэн 20 кВт хүртэл үйлдвэрлэж болно гэж байгаа. Тэрийг төв рүү нийлүүлээд буцаагаад нөгөө мөнгө авч чаддгүй. Энийг нээж өгөл төө. Сар болгон тэр хэдэн киловаттыг нийлүүлсэн тэргээр нь мөнгөний буцааж өгөлтөө иргэдэд. Авч чадахгүй байгаа төрөөс одоо авлагатай 4-5 сая, 5-6 сая, 7-8 сая, 1 сая авлагатай баахан өрх байдаг. Тэгээ яах вэ гэхээр дүүцүүлчихнэ гэдэг. Өвөл болно шүү дээ. Төвөөс та нэг буцаагаад авахар чинь бид нар дүүцүүлчихнэ. Тэгвэл тэр хүний үйлдвэрлэл хийгээд өгсөн мөнгөнд таанаас хүүг удаж өгөлтөө. Гэхдээ ингээд юм бодлогын юм руугаа ороод тэр иргэндээ ч хэрэгтэй, төрд ч хэрэгтэй, улсын төсөвдөөс дарамтуулдаггүй. За тэгээд тодорхой хугацаанд 5-10 жилийн дараа эрчим хүчнийхээ төлбөрийг төлж байгаа юм шигээр төлөөд өөрөө хөрөнгөтэй болчихно тэр хүмүүс. Энэ лүгөө ороод өгөөч гэж зөндөө хэлээд ямар ч шийдэл байхгүй нүвсээ төлөе, шатаа гэж байж байна. Тийм байдлаа зогсоомоор байгаа даа. Тэгээд энэ дээр ямар хэрэглэгчийн төвшөнд одоо хэрэглэгч өөрөө барьсан сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээс сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой журмыг айлхоор дарамтгүй хүн сурталгүй болгох талд нь бид нар анхаарч ажиллаж байгаа. Энэ журам 2020 онд батлагдсан. 24 онд бид нар шинжилсэн. Одоо ахаад бас яаж одоо хөнгөлөх үү гэдэг айлхоор хэрэглэгч дарамтгүй байлгах уу гэдэг дээр бид нар бас ахаад ярилцаад явж байгаа. Гол цаад агуулга нь болохоор за дэд дистанц талаас тухайн одоо хороол гудмыг таслаад за түгээх сүлжээний одоо инженерүүд ямар нэг тасралт гэмтэл засвартай холбоотой ажил хийхэд аюулгүй ажиллагаатай холбоотой байдаг. Дэд дистанц талаас тасалсан ч гэсэн хэрэглэгчийн дээврээс тэнд 220-ын хүчтэй холбогдсон байвал эргээд тэр хүнийг эрсдэлд оруулдаг ийм асуудал байгаа. Тэгэхээр энийг яаж хангаж яаж одоо хэрэглэгчтэй
хүн сурталгүй байх талуу гэдэг журмаа хүн сурталгүй болох уу гэдэг дээр нь бид нар ажиллаж байгаа. Одоо бол хэрэглэгчийн тариф 212 төгрөг байна. Айл өрхийн. За үүнийг бид нар бол илүүдлээ сүлжээнд нийлүүлвэл 220-оос 300 төгрөгөөр худалдаж авдаг болгож үнийг нь бол нэмэгдүүлсэн байгаа. За журмыг одоо айлхаар хөнгөлөгч хүн сурталыг бууруулах талд бид нар бол санаачлаг гаргаж ажиллаж байгаа гэдгийг хэлье. Нийслэлийн агаар орчны хөртлөө тэмцэх газрын дарга Мөнхбаатар миний бэ. За бид нэр энэ жил 5,000 айлыг газ руу шилжүүлж байгаа. За энэ төслийгөө бид нэр Дэлхийн банктай хамтраад энэ төсөл маань хэрвээ амжилттай одоо болоод явах юм бол бид нэр цаашдаа 46,000 айл болоод өнгөрсөн 7 дугаар сард байгаль орчны сайд болоод хотын дарга хамтарч баталсан ногоон бүс гэж бид нэр тогтоосон. Тус ногоон бүс дээр 103,000 айл өрх хамаарч байгаа. Бид нэр 2028 он гэхэд энэ айл өрхүүдийг бол ер нь хатууд хүчний хэрэглэнээс бүрэн татгалзъя гэдэг байдлаар энэ ногоон бүсийн журмыг бол бид нэр тогтоосон байгаа. За мөн сэргийгт эрчим хүчийн хувьд бол энэ жил UNDP-тэй хамтраад 100 айлыг одоо өнгөрсөн жил 47 айл, энэ жил 100 айлыг бид нэр сэргийгт эрчим хүчит хамруулж байна. За эх жил бид нэр ADB-тэй хамтраад 400 айлыг сэргийгт эрчим хүч рүү хамруулна. Гэхдээ сэргийгт эрчим хүч маань өндөр өртөгтэй байгаа. 3.4 кВт-ыг одоо үйлдвэрлэхэд нийтдээ 3,800 Америк доллар шаардлагатай байдаг. За Та сэргийгтийг анхны хөрөнгө оруулалт өндөр гэдэг өртөг өндөртэй гэж яриад байгаа. Наа чинь буруу шүү. Дэлхийн зах зээл дээр ногоон эрчим хүч рүү, ногоон эдийн засаг руу мөнгө нь бэлэн байгаа. 2024 оны 12 сарын байдлаар Монголын арилжааны банкуд дээр 780 орчим тэрбум төгрөг хаашаа гарахаа хүлээгдээд байжсэн. Энийг зүгээр холбоол өгч. Иргэдрүүгөө холбоод банкудтай байгаад яах гэж нэхэр иргэн өөрөө станцтай өөрөө үйлдвэртэй болж байгаа. Бид нар цанхуугийн дэмжээд өгчөж байгаа. Тэгээ захиргааныхаа төлбөрийг төлж байгаа юм шигээр төлөөд 7-оос 10 жилийн хугацаанд төлөө дуусчихж байгаа. Тэгээ өөрөө үйлдвэрлэлтэй бол тэрнээс хойш мөнгө олох гэж байна. Одоо иргэдийнхэн кермакс хэсрэх биш, керманд нь яаж орлого оруулах вэ гэдгээ бод. За одоо газ яриад ирэхэл амар төвшин дарга. Би танд хэлчихсэн шүү. Монгол улс газ байхгүй. Одоо яг өнөөдрийн байдлаар хүнд байгаа шүү. Таамс газаа дахиад гадаадаас аавна. Дахиад иргэдийнхэн кермак тэмтрэх гэж байгаа шүү. Эдийн засаг нь айгүй хүнд болно шүү. Өрхий чи эдийн засаг. Наа чин шийд. За очроод гişний асуултанд нэмэлтээр хариулъя. Нийслэлийн агаар орчны хөртлөө тэмцэх газрын дарга Мөнхбаатар. За газны асуудал дээр бид нэр ярихад бол одоогийн манай газны хэрэглээ бол жилд 47 мянган тонн LPG-г бид нэр улсын хэмжээнд бол хэрэгэлдэг. За энэний дийлэнх хувийг нь 90-с дээш хувийг нь бол автомашин дээр бол бид нэр хэрэгэлдэг. За учир нь юу вэ гэхлээр 2019 оноос хойш оноог нь андуураг бол газны машины татварыг одоо нэмсэн гэдэгтэй холбоотойгоор газны машинууд жилээс жилд бол одоо багасж бол явж байгаа. За мөн таны хэлж байгаатай санал бол нийлж байгаа нийслэлийн бодлого бол юу вэ гэхлээр ногоон зээлийн асуудлыг бид нэр дэмжиж ногоон зээлийнхаа зарчмаар бол иргэдийг одоо энэ сэргийгт эрчим хүч болоод бусад эрчим хүч рүү шилжүүлээ гэдэг асуудал явж байгаа. Гэхдээ энэний ногоон зээлийн санхүүжилт бол байгаль орчны яамн дээр төсвөн тавигдаж байгаль орчны яамнаас энэ ногоон зээлийн асуудал бол хөөцөлдөж явдаг. За нийслэлийн зүгээс одоо засгийн газрын тогтоолыг бол бэлдэж байна. Бид нэр харилцааны банкудтай холбоо явж байгаа. За сэргийгт эрчим хүчийн хувьд бас нэг ойлголтын зөрүүг би за бидний өнгөрсөн оны UNDP-гийн нөгөө 3.8 мянган доллараар 47 айлыг шилжүүлсэн энэ дээр тооцоо судалгаа хийгээд үтсэн. За яг эд оргил ачааллын үе буюу өвлийн 12-1-2 дугаар сар дээр сэргийгт эрчим хүч маань бол төдийлөн их одоо хангалттай хэмжээний эрчим хүчийг бол хуваалцаж бол чадахгүй байна гэдэг ийм тооцоо судалгаа бол гарсан байгаа. За учир нь нөгөө манай өөрийн нийслэлийн маань онцлог байгаа. Цаг уурын онцлог маань нар бол одоо хожим манддаг, эрт жаргадаг. За гэх мэтчлэн тэгэхээр одоо энэ 3.8 сая мянган долларыг эрчим хүчинд оруулсан ч гэсэн хоол хийхдээ одоо бусад эрчим хүчний зарцуулалтан дээр ялтч төвийн шугамнаас эрчим хүчийг авч ингэж хуваалцж байгаа. За 3.8 маань бол зөвхөн одоо халаалтыг л шийднэ гэдэг байдлаар явж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бид нэр яг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ эрчим хүчний сэргийгт эрчим хүчийг оруулах гэхлээр ялгаахгүй төвийн эрчим хүчнээс ордог. Зуны цагт бол энэ тогийг бол одоо бүрэн дүрэн зараад явах боломжтой байгаа боловч олон улсын судалгаа дээрээс бол сэргийгт эрчим хүчийг бол харин тэгээд тэр 3.8 кВт гэдэг дээр л юм яриад байгаа. Хуулаараа 20 хүртэлх бололцоод байгаа шүү дээ. 20 хүртэл. Бид нар 20 кВт-ыг 0.7-га газартаа байгаа иргэн 20 кВт тавьчих юм бол таны яриад байгаа хоолоо өөрөө хийгээд идчихнэ. Дулаанаа өөрөө шийдчихнэ. Утсаа цэнэглэх одоо бусад бүх эрчим хүчний их усүрээ шийдчихнэ. Ингээ шийдлээ бүтэн хараач гэж байна. Тэгэхгүй та хэд 3.8 гэдгээр ингээд зөвхөн тэр нэг зээл авч байгаа юмараа тархич ингээд хайрцаглах чад нь шүү дээ.
Монгол улсын эрчим хүчний тухай болон сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дээр 20 хүртэлх киловаттыг өрх үйлдвэрлэж болно гэж байна. Энэ дээр нь бодлогын дэмжлэг өгч. Тэгэхээр яаж ийм хэрэг иргэн орлого олж яг биелээд нь шүү дээ. Өөрөө 5-аас 10-ыг хэрэглээд үлдсэн 10 киловаттаа зараад орлого олох гэдэг шүү дээ. Хэрвээ 20 киловатт болчих юм бол өвлийн үйлдвэрлэл чинь хангалттай хүрчин. За ингээд тооцоогоо сайн хийгээрэй. Би бол зүгээр ийм бодлогын дэмжлэг та хэдийг ажил хийдэг гэж ойлгоод байгаа дэмжлэг үзүүлж хэлээд байгаа шүү амар төвшин дараа. За нийслэлийн засаг даргын орлогч амар төвшин байна. Утааны сонсголын үеэр гарсан шийдвэрүүд за шинжлэх ухааны байгууллагуудаа бол бөөн тантай ярьснаар бол хэрэгжүүлээд явж байгаа. За шинжлэх ухааны академи, ШУТИС, за олон улсын Монголыг гэсэн Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдий гэсэн ЮНИСЕФ, UNDP, КОИКА, JICA-та бид дахид судалгаагаа шинжилэх гээд энэ бүх хамтын ажиллагаанууд бол хийгээд явж байгаа. За технологийн хувьд энэ нүүрсийг бол хэрэглээд энэ нүүрс бол Улаанбаатар хотын агаар орчны бохирдуулалтыг шийдэл гэж нийслэлийн зүгээс ерөөсөө танилцуулаагүй. Бид нар бол нийслэлийн зүгээс юу яаж яах юм бол шилжилтийн үедээ бид нар энэ хагас коксыг хэрэглэе. Газ руу шилжүүлье. 50000 айлын дулаалгын ажил дууссан. Одоо газ цэнэглэх 33 цагийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Энэ сарда багтаад бид нэр газ руу эхний айлуудаа бол холбоод эхэлнэ. За Оросын холбооны улсаас энэ айлуудыг хангах газ бол хилд аваад эхний ээлж нь бол ороод ирсэн агуулга